За. За бүгдээрээ хоолоо амтрах нь идсэн үү? За. За одоо бүгдээрээ хоёр дахь өдрийн хоёр дахь үгөө орё тийм ээ. За. Тэгвэл өглөө бид нэр ямар үг сурсан бэлээ? За. Эдийн цэцэрлэг ба Ноагийн үерийн талаар сурсан тийм ээ. За тэгвэл одоо болохоор Израиль улсын зовлон ба сэргэлтийн талаар сурах байгаа. Израиль улс энэ талаар яагаад ярих гээд байгаа юм бэ гэдгийг ч гэсэн манай хүүхдүүд сайн сонсч өгөөрэй. За. Тэр хоёрдугаар ангийнх нь хоорондоо ярихгүй шүү. За бүгдээрээ нэг амлалт өгөх үү? За бүгдээрээ чигшээ өрөвөө гаргая. За. Одоо би энэ үгийн цаг дээр хэлээрэй багшаа дагаа хэлээрэй. Одоо би энэ үгийн цаг дээр найзтайгаа ярихгүй Бурхны өмнө амлаж байна. За амлалтаа зөрчил юу болох вэ? Бай, танаас асууж штэ. Одоо амлалтаа зөрчих юм бол юу болох вэ? Амлалтаа зөрчих юм бол Бурхны өмнө муу хөвгт болно штэ. Тэгэхээр яах нь? Амлалтаа зөрчиж болохгүй шүү. За юу? Ойлгосноо? Тэгэхээр үгээ сайн сонсох нь штэ, тийм ээ? За тэгвэл бүгдээрээ хөөрхөн гараа бариад хөөрхөн нүднүүдээ айнаад залбирая. Хайр ба нүгүслэр дүүрэн эзэн бурхан танд талархлаа. Өнөөдөр ч гэсэн Библийн семинарын маань 2 дахь өдрийг зөвшөөрж өгөөд мөн эхний үгийг ч гэсэн дамжуулах боломжийг өгсөн өмнөхөр талархлаа эзэн минь. Мөн одоо ч гэсэн таны өмнө ирсэн байгаа лээ эзэн минь. Мөн энэ орх үгээр ч гэсэн дамжуулаад энэ бяцхан хүүхдүүд ч гэсэн эзэн таныг илүүхээр дамжуулж чадхаа удирдах хамт байж өгөөрөө эзэн минь. Таны өмнө ч гэсэн үгийг дамжуулахын сул дорой дутам надад ч гэсэн мэрэгүү хаан хүч чадлыг танамж дүүргэж өгөөрөө. Мөн үгийг сонсож байгаа хүүхдүүдийн маань сонсгол бүртээ минь та хамт байж эзэн таны үг ч гэсэн суудах чатгаар та удирдах хамт байж өгөөрөө. Ингээ бүхий л зүйлийг таны хүчит мотор даатгаад биднийг хайрладаг Иесус Христосийн нэрээр залбирлаа. Аминь. За. Багшин сая юу гэсэн бэлээ? Ямар үгийн талаар суран гэсэн бэлээ? За энэ ямар улсын төг байна? За Израиль улс байна тийм ээ. За Израиль улс нь штэ. Израиль улсын талаар сонсож байсан уу? За зарим хүүхдүүд сонсч байсан бах тийм ээ. Зарим хүүхдүүд сонсоогүй бах. За тэгвэл Израилийн түүхийн талаар яагаад сурах гэж байгаа гэхлээр Израиль бол Бурхны гэрч байгаа юм. Би сая юу гэсэн бэ? Бурхны гэрч байгаа юм гэсэн тийм ээ. За энэ нь ямар хүний хэлж байгаа вүлээ? Бусдын мэдээгүй хараагүй зүйлийг боддоор харсан хүний гэрч гэдэг тийм ээ. Тэгвэл Израилийн түүх юу вэ? Бурхны гэрчлэлэг улс юм аа. За тэгэхээр юу яах нь? Амьд оршигч Бурхны гэрч гэж юм тийм ээ. Израиль улс. За Израилийн түүх. Уг нь түүхийг чинь ингээд бичээ явах ёстой шүү дээ тийм ээ. Тэгсэн чи яасан байх нь? Энэ Израилийн түүхийг төрүүлээ бичсэн ба шүү дээ. Яагаад юм бол? За Израилийн түүхийг болохоос нь өмнө бичсэн байгаа. Болохоос нь өмнө Библиэлд бичсэн байгаа. Ийм сонин түүхтэй улс гэж байгаа болов байхгүй бах тийм ээ. За тэгвэл бүгдээрээ энэ цаг дээр ч гэсэн энэ Израиль улсын талаар илүү ихийг сурч авъя. Тэгээд энэ Бурхан яагаад энэ Израиль улсыг сонгосон талаар бүгдээрээ сурья. За Израиль улсыг сонгосон Бурханы шалтгаан байгаа. За эхнийх нь болохоор Бурханы гэрч гэсэн тийм ээ. За хоёр дахь нь болохоор Библийг бичүүлэхийн тулд. Гурав дахь нь болохоор Иесусыг энэ ертөнц рүү илгээхийн тулд энэ Израиль улсыг Бурхан сонгосон байгаа. За энэ
Израиль улс хаан байдаг вэ гэхээр за Монгол улс энэ дээр харагч чинь тийм ээ. Тэгэхээр энэ Израиль улсын доор байна тийм ээ. За энэ тэгэхээр дэлгэсэн газрын зураг дээрээс харах юм бол энэ Израиль улс яг төвд нь яах. Яг төвд нь. Дэлхийн яг төвд нь гэсэн үг. Тэгэхээр Монгол улс хаан байна гэсэн үг үү? Зүүн талд нь гэсэн үг байхгүй зүүн талд нь. За Израиль Монгол улсын харьцуулсан зураг байгаа. За Израиль улсын газрын одоо километр одоо талбай нь болохоор 20,770 м квадрат гэж юм тийм ээ. За тэгвэл Монгол улсынх сая 565 м квадрат гэж байна. Тэгэхээр Монгол улсын газар нутгаас 75 дахин бага байгаас. Тэгэхээр яах нь жижигхэн газар нутагтай үндэстэн байгаас. Бурхан яагаад ийм жижигхэн улсыг сонгосон юм бол? За сонгосон шалтгааныг ч гэсэн багш нь хэлж өгнө. За тэгэхээр газар нутгийн хэмжээгээр ч гэсэн Монгол улсаас 75 дахин жижигхэн. За тэгээд шашин шүтлэг ч гэсэн бас янз байна тийм ээ. Тэгээ үндэсний бүрэлдэхүүн, засаглал, мөнгөн дэмдэг, бичиг үсгний байдал гэж юм аа. Хүнсний илчлэг. За ийм зүйлүүдээр энэ Израиль улс Монгол улсаас ялгаатай гэж юм тийм ээ. За тэгээд энэ Ноагийн 3 хүүхдээр дамжуулна. Ноагийн 3 хүүхд болохоор юу яах нь вэ? Үерийн дараа Ноагийн үр хүүхдүүдээр дамжуулна, хүн төрлөخت нь дахиад олширсан. Тэгээд бүгдээрээ Бурханаас нүүр буруулдаг. Дахиад Бурханаас нүүр буруулаад эхэлсэн байна тийм ээ. Тэгээ Бурхан талархаж амьдардаг, Бурхан дуулууртай байдаг хүмүүс байхгүй болцгоосон. Яг тийм хүмүүс дотроо Бурхан нэг хүнийг сонгоод өөртөө дууддаг. За энэ Шем, Хам, Япат болохоор энэ хүн төрлөختний одоо үндэсний үг эзсүүд байгаа. Одоо Шем нь болохоор юу ах нь Ябрав, Хам нь Ябрав, Шем нь Аз, Япт нь Африкийн одоо төвүүдийг илтгэж байгаа хүмүүс аахгүй юу? За тэгээд юу гэж байна? Бурхан нэг хүнийг дуудсан гэж байна тийм ээ. За тэгээд яг тийм хүмүүс дотроос Бурхан нэг хүнийг сонгоод дууддаг. Тэр нь Авраам юм гэж. За энэ хүнийг Бурхан дуудсан байна. За тэгээд Авраамаар дамжуулан өөрийгөө амьд оршдог гэдгийг бусад хүмүүст яах нь мэдүүлэх гэж байгаа юм. Авраам гэж хэн гэлсэн бэ гэхээр Бурхан хэлсэн байгаа тийм ээ. За тэгээд энэ нэшлийг хамтдаа уншъя. Тэгээд эзэн Авраамд айлдахдаа чи их нутгаас төрлүүдээс мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутг руу явагтун. Би чамаас би агуу үндэснийг гаргаж чамайг бас би ерөөн чиний алдрыг би агуу болгоно. Бас чи тэгээд ерөөл болтугай чамайг ерөөгчдийг би ерөөж чамайг хараагчдыг би хараана. Газар дэлхийн бүх өвөг чамаар ерөөгдөх болно гэж. За юу гэж юм Бурхан? Тэгээд эзэн Бурхан Авраамд айлдахдаа гэж юм тийм ээ. Чи их нутгаасаа болон төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч миний харуулах нутг руу яваараа гэсэн байна тийм ээ. Тэгвэл энэ Авраам явдаг болов? За тэгвэл би чамаас би агуу үндэснийг гаргаж би чамайг ерөөн чиний алдрыг агуу болгоно гэсэн байна тийм ээ. За тэгээд чамайг ерөөгчдийг би ерөөж чамайг хараагчийг би хараана гэж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо Авраамыг ерөөсөн бол тэр хүнийг би бас ерөөнө. Авраамыг хараасан хүн би бас хараалыг буулгана гэж хэлж байгаа байхгүй юу? За тэгээд Авраамаар дамжуулан Авраамыг 100 настай байхад Бурхан Исаакийг өгсөн. Тэгээд Исаакаар дамжуулан Яаков төрсөн. Яаковоор дамжуулан
12 хүүхэд төрдөг байгаа. За энэ 12 хүүхэд нь болохоор Израилийн 12 үндэснийг одоо овгийг илтгэж байгаа. За энэ 12 овгийн энэ нэг улаанаар тэмдэглэсэн байгаа энэ нэг юу царайтай хүн байж штэ нэг. За энэ болохоор юу вэ гэхээр энэ Египтэд зарагдсан Йосеф гэдэг хүн байгаа. Яагаад энэ Египт зарагдсан бэ гэхээр Бурхан энэ Йосефтэй хамт байсан учраас энэ ах нар нь Йосефийг Египтэд зарчдаг. Тэгээд энэ Йосеф Египтэд очиод юу болдог вэ гэхээр Египтийн захирагч болдог байна. За Бурхан тэгэхээр яах нь энэ Авраамаар дамжуулан Исаакийг төрүүлээд Исаакаар дамжуулан Яаковыг төрүүлээд Яаковаар дамжуулан 12 овгийн 12 хүүхэд төрүүлсэн тийм ээ. Тэгээ 12 хүүхдийн хэдэн хүүхдийн сонгосон юм бол нэг хүүхдийн сонгосон тийм ээ. 12 хүүхдийн 11 дахь хүүхдийн Авраам сонгосон байна. Бурхан сонгосон байна. За энэ Йосефээр Бурхан юу хийлгсэн бэ гэхээр за тэгээд Йосеф Египт улсад очиод одоо захирагчаар амьдарч байхдаа тэгээд амьдарч байсан газараас Бурханы зааж өгсөн Канаан нутг руу нүүдэг байгаа. За тэгээд энэ Йосеф Египт нутагт очиод захирагч болоод тэгээд захирагч болсныхаа дараа яах нь гэр бүлийнхнээ дууддаг байгаа. Эцэг одоо Яакова гэр бүлийнхэнтэйгээ Египт улс руу дууддаг байгаа. За тэгээд дуудаад яадаг вэ гэхээр за тэгээд энэ Йосефээр дамжуулан Йосефийн захирагч байхад тэр Фараон одоо Йосефийг Египт очиод Фараон гэдэг хаан захирагч байсан байгаа. Тэр Фараон хаан болохоор үнэхээр сайхан сэтгэлтэй үнэхээр тийм сайхан хаан байсан байгаа. Тэгээд яасан бэ? Йосефийг өөрийнхөө бүхий л эрх мэдлийг өгдөг байгаа. Тэгээ Йосеф тэр Египтэд энэ Фараон хааны бүхий л захирах эрх мэдлийг аваад тэр ган гачиг бүхий л зүйлд одоо мэрэгүү ухаанаар Бурханы тусламжтайгаар одоо тэр бүхий л ган гачгийг давдаг байсан байна. Тэгээд яадаг вэ гэхээр гэр бүлийнхнээ ч гэсэн бас дуудаж энэ Мосийг авсан байгаа. За Йосеф Египтийн захирагч болоод бүх гэр бүлийнхнээ Египт улс руу авсан гэсэн шүү дээ тийм ээ. Тэгээд Бурхан Канаан нутгийг амлсан тийм үстэй. Бурхан Авраамд яасан бэлээ? Канаан нутгийг амлсан тийм ээ. Гэтэл тэд яасан? Египтэд очиод амьдардаг байгаа. Тэгээд хэдэн жил амьдарсан вэ гэхээр 430 жил амьдарсан байгаа. 430 жил. 430 жил гэхээр урт хугацаа юу, богино хугацаа юу? Маш урт хугацаа тийм ээ. Тэр яах нь 430 жилийн турш тэр Египт улсад амьдарсан байгаа. За тэр Египт улсад амьдарч байх хугацаанд тэр Йосефийг хаан байх хугацаа одоо захирагч байх хугацаанд Египтчүүд үнэхээр сайхан амьдардаг байсан. Тэгээд Йосеф когшроод одоо нас нөгчхт хорон муу санаатай Египтээс хорон муу санаатай хаан гарч ирдэг байгаа. Тэгээд Израиль улсыг дарлаж эхэлдэг байгаа. Боолжилж эхэлдэг байгаа. За, ийхүү Израиль улсыг боолжилж эхэлдэг байгаа. Тэр түүхэн гитлэн номон дээр гарч байгаа. За тэгээд Египт улсад маш том барилга байгууламжууд байдаг тийм ээ.
Мэдгүй, Египт улс гэж мэдгүй. За эдгээрийг маш олон боолгод барьсан. Энэ Египтийн тэр цамхаг, пирамид, энэ хөшөөнүүд бүгдийг нь энэ Израиль үндэстнүүд барьсан байна. Гэтэл тэр хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэхлээр Израиль хүмүүс байсан. Хүнд хэцүү ажил хийгээ, дарлагдаж, боочлогдож, маш их зовлон үзэж, хүнд хэцүүгэрхийг туулдаг байсан байна. За тэгээд Египтийн түүхийг өгүүлдэг сүг зураг байгаа юм. Энэ болохоор Египтийн түүхийг өгүүлдэг сүг зураг. За Египттэйгээ боолууд маш хүнд хэцүү ажил хийж байгаа. Маш хүнд ажил хийж ийсэн. За тэгээ мөн Египт гэдэг улсад пирамид байдаг тийм ээ. Үнэхээр том хэмжээтэй ийм том хэмжээтэй өндөр тийм пирамид байдаг. Энэ бүгдийг юу вэ? Тухайн цаг үед боолчлогдож байсан Израилийн ард түмэн барьцгаасан. За тэгээд Израильчууд хүнд хэцүү байгаа учраас Бурхан хандан залбирдаг байна. Бид нар таны сонгогдсон үндэстэн мэдтэй. Гэтэл бид нэр энд боолчлогдож үнэхээр хэцүү амьдарч байна гэд. Ингээд байх юм бол үндэстэн манай гэр бүлийнх нь устж өгөө болох нь байж тээ гэд Бурхан залбирдаг байна. Тэр үед бас Бурхан эднийг сонсдог болов сонсдгоо болов? Бурхан сонсдог байна. За тэгээд ийхүү Бурхан залбирсан байна. За тэгээд Египтээс эднийг аврах нэгэн хүнийг Бурхан илгээдэг байна. Тэр хүний нэр бол Мосе. Мосег хэлдэг. Мосе. Энэ Мосег Бурхан илгээдэг байгаа. За тэгээ Мосе яадаг вэ гэхээр Бурхан Мосег Фараон хаан руу явуулж өөрийнхөө агуу хүч чадлыг харуулдаг байгаа. Фараон хаан Мосе Фараон хаан дээр очиод Бурхан миний ард түмнийг явуул гэж байна гэж хэлдэг байгаа. Гэтэл Фараон юу гэдэг бол үүнийг сонсдог болов сонсдгоо болов? Нэг сонсдгоо байх. Бурхан гэж хийв. Бурхан гэж байд юм уу? Ингээд тэр Фараоны үгийг үлээ өшөөсөн баг. За ийм бардам байгаа Фараон хааны Бурхан яадаг бол тэгээ Мосегоор дамжуулан Бурхан өөрийнхөө хүч чадлыг харуулдаг байна. Юу болсон бэ гэхээр Бурхан Египтэд 10 гам шиг буулгаддаг байна. За иймэрхүү 10 гам шиг буулгадаг байгаа. За эхний гам шиг нь юу гэж юм? Цус гэж юм тийм ээ. За гээд урсаж байгаа гол морныг нь цус болгоно агуу их зүйлийг үзүүлдэг байгаа. Үнэхээр агуу зүйл шүү дээ. Энэ агуу зүйлийг үзүүлдэг байгаа. Тэгээд Бурхан тэр нийл морныг нь маш их хэмжээний цус болгодог байна. Хүн өөж чадхааргүй тийм амар цус болгоно хөөрөгдөх байна. За Египтийн бүх айлууд, бүх газар энэ Фараоны амьдардаг. За тэгээд дараа нь болохоор мэлхий буулгадаг байгаа. Мэлхий чи ямар амьтан бэлээ? Дэвхэрж явдаг амьтан штэ тийм ээ? За мөн бөөсийг буулгадаг байгаа, ялааг буулгадаг байгаа, тахал өвчин буулгадаг байгаа, яр шарах идээд яр буулгадаг байгаа, том өндрүүд буулгадаг байгаа, мөн царцаа буулгадаг байгаа.
мөн түнэр харанхуйг буулгадаг байгаа. За энэ бүхний буулгаад Египт улс яадаг бол энэ бүхний буулгаад Египт улс бараг сүрэх шахдаг. За бүгдээрээ юу гэж амласан бэлээ? За амлалтандаа хүрэнштэй хөвгтүүдээ хоорондоо ярихгүй. Юугаа үргэшээ татаад ихцлээ суугаараа. Уртлынхаа энэ ширээг бас хөдлөж болохгүй шүү за. Тэгээд 10 дахь нь болохоор ууган хөгийг өгөх байгаа. Энэ бүхний бурхан Египт улсад буулгадаг байгаа. Тэгээд Египт улс энэ бүхнийг авсны дараа бараг сөөрдөг байгаа. Тэгээд энэ бурхны шүүлтийг фараон хараад Израилийн ард түмнийг явуулдаг болов явуулдаг байгаа. Явуулахаас өөр аргагүй болдог байна. За тэгээд Израилийн ард түмнийг гаргасны дараа ийм үйл явдал. Израиль улс Египтээс гараа явж байхдаа Улаан тэнгистэй даардаг байна. За энэ Улаан тэнгисийг одоо яаж гатлах юм бол? За бурхан Мойсегоор дамжуулан Улаан тэнгисийг хуваагаад ард түмнээ аварч байна. Араас нь хөөж байгаа Египтийн цэргүүдийг бүгдийг яаж байна? Тэр тэнгисийг живүүлсэн байна. За тэгээд энэ бурхан энэ Улаан тэнгисийг хуваагаад энэ Израилийн ард түмнийг энэгээр гаргадаг байгаа. Тэгээд гаргаж ирсэн чинь араас нь Египтийн хаан цэргүүдтэйгээ Израилийн ард түмний хойноос энэ Улаан тэнгис рүү орж ирдэг байгаа. Тэгээд энэ Улаан тэнгисийг хуваасан бурхан яадаг бол энэ Израилийн ард түмний гарсны дараа уцаагаад энэ хуваасан Улаан тэнгисээ одоо буцаага хэвэнд нь оруулдаг байгаа. Тэгээд энэ Египтийн цэргүүд ирээд энэ Улаан тэнгис дотор өгдөг байгаа. Тэр Параны захирагч байсан хаан хүртэл энэ Улаан тэнгист живж өгдөг байгаа. За энэ бол жинхэнэ бурхны л хийж чадах гайхамшиг байна. Тийм учраас бурхан юу илээ? Амьд оршин байгаа бурхан юм. Израилийн дүүхээр дамжуулаад бурхан яаж байна? Өөрийгөө харуулж байна тийм ээ. Израиль улс бурханы юу гэсэн бэлээ? Бурханы гэрч гэсэн тийм ээ. Тэр яах нь? Бурхан энэ сонгосон ард түмнэрээ дамжуулаад өөрийгөө гэрчилж байна тийм ээ. За тэгээд энэ Мойсег дагаж байсан Мойсег дагаж Улаан тэнгис живсэн хаан хинбэ гэхээр за дараа нь Египтийн хаадуудыг судлаад үзсэн чинь Египтийн 25 хааны дотроос 19 хаан гэдэг Мэрэне Патах гэдэг хаан. Энэ хааны мөөмэй буюу занталцуулсан шарил бусад хаадаасаа өөр аваз одоо ингээд энэ бусад хаадаас өөр байгаа. Яагаад өөр байдаг вэ гэхээр энэ хаан юунд өгсөн гэлээ? Улаан тэнгист өгсөн гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр юу яах нь вэ? Египтийн хаадуудын цогцсоос Египтчүүд энэ хаадынхаа цогцсыг ингээд зандалчуулаад одоо ингээ хадгалдаг байгаа. Энэ хааны бид маш их хэмжээний давс байгаа учраас ийм цагаан өнгөтэй байгаа. За энэ юу гэж байна багш та? Энэ хааны бид юу байгаа гэж байна? Маш их хэмжээний давс байгаа гэж байна тийм ээ. Тэгэд ингээ цайчихсан байгаа. Тэгэхээр Улаан тэнгис живж өгсөн биеинд нь далаан давс шингэсэн байна гэсэн үг. Мөн чихийг нь хүртэл далайн амтнд идсэн. Энэ чихийнхэн тал нь байхгүй.
мөн хөмсг нь халцраад унтсан. Одоо энэ хөмсг байхгүй. Хөмсг нь болохоор ингээд зурцсан баг. Хүн усанд ороод үхэх юм бол үс нь бүгд халцраад ундаг баг. За тэгээд Улаан тэнгисийн ёроолыг судлаад үзсэн чинь гэтэл Улаан тэнгисийн ёроолоос Египтийн цэргүүдийн хэрэглэж байсан зэвсэг, мөрөн тэрэгний дугуй, зэрэг зүйлсүүд олдсон байна. Тэгээд ингээд энэ Улаан тэнгист Египтийн цэргүүдийн хэрэглэж байсан мөрөн тэрэгний ингээд дугуйнууд олдсон байгаа. Тэгээд энэ зүйлсээр дамжуулаад Израилийн ард түмэн Египтээс гарсан байна. Улаан тэнгисийг гаталсан баталгаатай байна уу? Баталгаатай байна тийм ээ. За энэ үнэн гэдэг чинь Бурхан байгаа юм байна гэсэн үг. Энэ зүйлийг юу яах нь Библиэлд мэдүүлж өгсөн байгаа. За энэ нэг ахнаар уншия. За 1 2 3 харагтун өнөөдөр би өмнө чинь ёроол хараал тавьж байна. Хэрв миний тушааж буй эзэн бурхныхаа тушаалыг та нар дуулууртаа дагвал ёроогдох болно. Хэрв та нар эзэн бурхныхаа тушаалыг сонсохгүй харин өнөөдөр миний та нар тушааж буй тушаалуудаас хазааж урд мэддэггүй байсан өөр бурхтыг дагахаас хараагдах болно гэж. За Израильчууд Улаан тэнгисийг гатлаад Египтээс бүрэн эрх чөлөөтэй болдог байгаа. Улаан тэнгис болон Египтээс гарсны дараа Бурхан Израилийн ард түмэнд гэрээ байгуулдаг байгаа. Дахин гэрээ байгуулдаг байгаа. За тэгэхээр юу гэж байна? Харагтун өнөөдөр би өмнө чинь ёроол хараал хоёрыг тавьж байна гэж юм тийм ээ. За хэрв миний тушааж буй эзэн бурхны тушаалыг та нар дуулууртаа дагвал ёроогдох болно. Хэрв та нар эзэн бурхныхаа тушаалыг сонсохгүй харин өнөөдөр миний та нарт тушааж буй тушаалуудаас хазааж урд мэддэггүй байсан өөр бурхтыг дагваас хараагдах болно гэж. За энэ хамгийн эхний игнээс сууж байгаа хүүхдүүд хоорондоо битээ яриад байгаараа. Юу илээ? Бүгдээр амлцсан байгаа шүү дээ. Амлсандаа хөрөхгүй юу болох вэ? Бурхны шийтгэл ирнэ шүү дээ. Тийм болохоор томоотоо суугаараа заяа. За Бурхан юу гэсэн бэ? Би чиний өмнө хараал ёроолыг тавьж байна гэж юм тийм ээ. Эзэн бурхныхаа тушаалыг дуулууртаа даах юм бол ёроогдох болно. Дуулуургүй байх юм бол хараагдах болно гэж юм тийм ээ. За энэхүү Бурхан энэ Синай уулан дээр өөрийнхөө 10 хуулийг өгдөг байгаа. Тэгэд Израилийн ард түмэн дуулууртаа байх юм бол ёроолыг дуулуургүй хараалыг өгнө гэж штэ тийм ээ. Тэгвэл бид нэр яах нь вэ? Бурхны өмнө дуулууртай байвал ёроол авах юм уу? Эсвэл дуулуургүй байвал хараал авах уу? За дуулууртай байж Бурхны ёроолыг авна штэ тийм ээ. За Бурхан Израильтай дуулууртай байх юм бол ёроолыг авна. Харин дуулуургүй байх юм бол хараалыг авна гэсэн гэрээ байгуулдаг байгаа. Хэрэг Израильчууд Бурханы үгийг сонсоод дуулууртаа амьдрах юм бол Бурхан тэдэнд туслаад яг Улаан тэнгисийг хуугаад гаргасан шиг тийм бас Египтэд 10 гамшиг буулгаад тэднийг аварсан шиг Бурхан тэдэнтэй яах нь хамт байх болно гэж юм тийм ээ. За тэгээд Израильд дараагийн түүх буюу хаадын түүх эхэлж байгаа юм. За Израилийн анхны хаан Саул гэдэг хаан гарч ирсэн.
За тэгээд эдгээр хаадын үе хүртэл Израильчууд дуулууртайгаар амьдарч байсан. Бурхны үгийг сайн сонсдог, сонсонгуудаа тэр дээр иргэдэг, ингэж дуулууртай амьдарч байсан юм. Гэвтэл Соломон хааны дараагаас Израилийн ард түмэнд Бурхны үг нь дуулуургүй байх замыг сонгоцгоодог. За Соломоны дараа Бурхан дуулуургүй байсан Израильчууд 2 хуваагддаг байна. За юу гэж юм? Бурханы өмнө нүгэл хийгээд Бурхан Израиль улсыг тэгээд хойд Израиль өмнөд Юда гэж нэрлсэн ба. Манай эртний өмнө 930 онд. Манай эртний өмнөх 930 он гэж. За тэгээд хойд Израиль гэдэг нь манай эртний 722 онд хойд Израиль нь манай эртний өмнө 722 онд Ассирийн эзэн гүрнээр дамжуулан сөөрдөг байх. Энэ Ассир улсаар дамжуулан Бурхны өмнө дуулуургүй байснаас болж Израиль улс сөөрдөг байгаа. За өмнөд Юда ч гэсэн манай эртний өмнөх 606 онд Вавилон гэдэг улсаар дамжуулан сөөрдөг байгаа. Ингээд Израиль улс Бурханаас холдоод өөрийн улсын дарлалд орж эхэлдэг байна. За тэгээд Израиль улс Перс, Грек, Ромын дарлал амьдардаг байна. Харин Ромын дарлалд байх үед нэгэн чухал үйл явдал болдог. За энэ юу вэ гэхээр Есүс Христ мэндэлдэг байна. За иймхүү энэ улсуудаар дамжуулна. Юу вэ? Израиль улс 700 жилийн турш за хоорондоо ярихгүй шүү. 700 жилийн турш дарлагдаад тэгээ Ромын үед яадаг байсан. Яасан бэ гэхээр Ромын дарлал байх үед Есүс Христ төрдөг байгаа. За тэгээд Израиль улс Пер, Грек, Ромын дарлал амьдардаг байгаа. Тэгээд Ромын дарлал байх үед нь хамгийн чухал үйл явдал нь Есүс Христ мэндэлдэг гэсэн шүү дээ, тийм ээ? За ийхүү Есүс мэндэлдэг байна. За тэгээд эхний өдөр Христ Есүс мэндэлсэн цагаас эхлэн хүн төрлөختн он тооллыг шинээр ихсэн гэж сурсан, тийм ээ? За тэгж явсаар байгаад өнөөдрийн 2025 он болсон, тийм ээ? Тэгээд Есүс хэдэн жилийн өмнө төрсөн байна? Сайн сонсч чинь, тийм ээ? 2025 оны 25 жилийн өмнө төрсөн байгаа, тийм ээ? За тэр үед Ром гэдэг улс дэлхийг захирч байсан. За мөн Израиль улс ч гэсэн Ромын дарлал байсан. Тухайн үед за бүгдээрээ урагшаа харъя, багш руугаа хараарай. За энэ дэлгэц рүүгээ хараарай заяа. За тэр үед Ромын улс юу гэсэн бэлээ? Дэлхийг захирж байсан гэсэн, тийм ээ? За мөн Израиль улс ч гэсэн Ромын дарлалд байсан. Тэр үед Есүс Христ мэндэлснээр Есүс гэж хэмбэ гэхлээр Бурхны биетэйгээр энэ газарт ирсэн нэгэн байхгүй юу? Бурхны биетэйгээр юу гэж энэ газарт ирсэн нэгэн гэж юм, тийм ээ? Тэгэхээр Есүс юу байх нь вэ? Бурхан байх нь шүү дээ, тийм ээ?
За Бурхны биетэйгээр Бурхан иш үзүүлэгчээ илгээгээд Израильчуудад үгээ хэлсэн чинь хүлээж авсан билүү, аваагүй лүү? Аваагүй, тийм ээ. Тийм учраас Бурхан өөрөө хүн болоод энэ дэлхий дээр ирдэг байгаа. За тэгээд Есүс Бурханы хүч чадлаар маш олон гайхамшгуудыг Израильчуудад харуулсан. Энэ 5,000 хүнийг хооллосон, 4,000 хүнийг хооллосон. Мөн энэ нүхээ 4 онсон Лазарыг хүртэл амьлуулдаг баг. Ийм гайхамшгуудыг үйлдэж чадах нэгэн хэн билээ? Бурханаас өөр байхгүй шүү дээ, тийм ээ. За Есүс үүнийг үйлцэн гэдэг нь хэн байх нь? Бурхан байх юм шүү дээ, тийм ээ. За Израилийн ард түмэн Есүсийн үйлцэн гайхамшгуудыг хараад баярлцгаадаг. Харин Есүс тэдний гэм нүглийг зэмлэх үед нь Израильчууд яадаг бол? За Израильчууд эсэргүүцдэг байгаа. Та нар хоёр нүртэй байна. Гэм нүгэл хийгээд байна. Бурхан руу ирэхгүй ирэх хэрэгтэй, гэмших хэрэгтэй гэд үг сургаалаа заахад хүмүүс Есүсийг эсэргүүцдэг байна. Мөн хавцдаг, гадуурхдаг, доромжилдаг. Мөн Есүсийг нутгаасаа хөөж авалдаг. Ийм үйл явдал гардаг байна. За тэгээд Есүсийг хүлээн зөвшөөрсөн байна уу? Зөвшөөрөөгүй байна уу? Зөвшөөрөөгүй байна, тийм ээ? Есүс хүмүүсийг эдгээгээд өсөж байгаа хүмүүсийг хооллож байх үед дуртаяа хүлээж авдаг, тийм ээ? Харин Есүс гэм нүглийн илчлэгт нь яах вэ? Илчлэх үед нь ерөөсөө гэмшдэг байх. Есүсийг хүлээж авдаг байх. Чи Бурханы хүүхэд биш байна. Чи хуурамч иш үзүүлэгч байна гэж Бурханы огт ойшоогоод хүлээж авдаг. Тэгээд Библиэд Есүсийг болохоор Библиэс харах юм бол Есүс зовлон намсахаар энэ дэлхий дээр ирсэн зөгнөгдсөн байдаг. Дараа нь Есүс алдрын дүр төрхөөр дахин ирэх болно гэж зөгнөгдсөн байдаг. Гэтэл тухайн үеийн Израильчууд алдраар ирэх Есүсийг хүлээгээд байсан. Өөрсдийн Ромын дарлаас аврах мөн хаанаар ирэх Есүсийг хүлээгээд байсан. Гэтэл эхлээд Есүс чинь юу вэ? Хүмүүсийг аврахаар ирсэн нэгэн гэж штэ, тийм ээ? Зовлон амсахаар ирсэн нэгнэ гэж штэ. Тиймээс Библийг сайн мэдээгүй эхлээд ирэх Есүс загалмаа цавлан гүрээд энэ хүн төрлөختний гэм нүглийг уушлах, цусаа урсгаа цовдлох ийм Есүсийг ерөөсөө мэдээгүй. Тэр эхлээд ирэх Есүс юу гэж байна? Хүмүүсийн гэм нүглийг уучлах, цусаа урсгаад бидний гэм нүглийг аврах ийм ажлаар ирснийг нь огт мэдээгүй гэж байна, тийм ээ? За тэгээд Израилийн ард түмэн Есүсийг бариад Ромын захирагч Пилат дээр авч ирээд энэ хүнийг цовдлоод өгөө гэж гуйдаг байна. Гэтэл юу вэ гэхээр Пилат Есүсийг шүүж үзээд ерөөсөө өөхөх ял үлдээгүй байсан гэдгийг нь мэддэг байна. Тэгээд Пилат аврахын тулд нэг арга зохиодог. За тухайн үеийн хамгийн том хэрэгтэн болох Барабыг гаргаж ирээд та бүхэн Есүсийг цуллуулмаар байна уу? Барабыг цуллуулмаар байна уу гэж асуудаг байна. Тэгэхээр Израилийн ард түмэн хэнийг сулдаг вүлээ? Барабыг сулал гэдэг, тийм ээ? Барабыг сулал гэд орилдог байгаа, тийм ээ? За гэтэл хүмүүс тэгээд Пилат Израильчуудын энэ үгийг сонсоод
ямар ч арга байхгүй байдаг. Яаж чадахгүй юм байна гэд Пилат. За энэ ишлэг хамтдаа уншия. Би энэ түүний цуснд буруугүй, өөртөө мэддэгвэ гэжээ. За Пилат юу гэж байна? Би энэ зөвд хүний цуснд буруугүй, өөртөө мэддэгвэ гэж хэлсэн байна, тийм ээ? Тэгээд энэ Пилат ус авч ирээд энэ хүмүүс Израильчуудын өмнө усаар гараа угаадаг байна. Би энэ Есүсийн цуснд буруугүй шүү гэдэг. Гэтэл энэ Израильчууд юу гэдэг вэ гэхээр за энийг уншия. Тэгтэл бүх хүн түүний цус ба бүр хүүхдүүдийн маань дээр байг гисгэв гэж чинь тийм ээ. За юу гэсэн байна? Тэгтэл бүх хүн түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гисгэвэ гэж чинь тийм ээ. Гэж хариулсан байна. За тэгээд Есүсийг загалмаа дээр цовдолдог байна. Хэрвээ Есүс зүгээр энгийн хүн байсан бол Израильчуудын энгийн нүглийнх нь шийтгэл юу болохгүй өнгөрчих боломжтой байсан тийм ээ. Юу ч болохгүй өнгөрчих боломжтой байсан. Харин Есүс хэн блэ? Бурхны дүр төрхөөр ирсэн. Хүний дүрээр ирсэн. Бурхан гэсэн шүү дээ, тийм ээ? За. Харин Есүс хэм. За, Бурхан цовдлоо гэдэг чинь хүний хийж болох хамгийн том гэмнүгэл байгаа. Хамгийн том гэмнүгэл байгаа, тийм ээ? За Есүс үнэхээр Бурхан байсан бол энэ гэмнүглийн шийтгэлийг маш аимшигтайгаар өгөх болов жижигхэн өгөх болов маш аимшигтайгаар өгөх болно гэж. За тэгэхээр юу яах нь вэ? Энэ Израилийн ард түмэнд Есүсийг хүлээж авахгүйгээс болоод Есүсийг аах нь загалмаа дээр цовдолдог баг. Израильчууд Есүсийг Бурхны одоо хүний дүрээр Бурхнаар ирснэ гэд хэлж байхад тэргийн хүлээж авахгүй энэ Бурхан биш ээ гэд Есүсийг загалмаа дээр цовдолдог баг. За тэгээд яадаг вэ гэхээр яг Есүсийг цовдсны дараа Израилийн түүх бүр аимшигтай болж хөөрдөг байгаа. За манай эртний өмнө 70 он Израилийн Иерусалим хот Титос данжингаар дамжуулан мөхдөг байна. За энэ 2 дугаар ангийн хүүхдүүд маань жоохон томото суугаараа. Томото сууж чадах уу? Тэгвэл томото суугаараа за. За Титос анжинаар дамжуулан энэ Иерусалим хот мөхдөг байгаа. За тэр үед сая 100 мянган хүн үхсэн гэж түүхэнд бичигдсэн байна. Сая 100 мянган хүн их үү багуу их тийм ээ. Сая 100 мянган хүн энэ Титос анжингаар дамжуулан Иерусалим хотод үхдэг байна. За бид бүхний түүхтэй өөрхөн баримтвал германчуудын энэ дэлхийн 2 дугаар дайныг хийдэг байгаа. За тэр үед Гитлер гэж хүн гарч ирээд дэлхийд даяар тархсан байсан Израильчуудыг яадаг вэ гэхээр энэ хорхлаагаад авч ирээд цуглуулж авч ирээд энэ хаалгаар орхол юм бол дахин хизээч буцаж гардаг байгаа. Юу вэ гэхээр Израильчуудын ард түмнийг энэ хорхлааг руу оруулаад хортоо шалдаг байгаа. Нүцгэлээ жалдаг. Бүх хувцсыг тайлбарладаг байгаа.
За тэгээд Израилийн ард түмэн тэн дотор зовж тарчилж амиа алддаг баг. За тухайн үед хүүхдүүд болон эмэгтэй бүх хүмүүсийг цуглуулад хорихлагард авч ирээд хордуулж алдаг. Инхүү цуглуулад хүүхдүүдийг ч хүртэл авч ирээд яаж ийн хордуулж алж ийн тийм ээ. За энэ дунд хүртэл хүүхдүүд байгаас за уг нь ямар нэгэн дайн, ямар нэгэн аимшигтай зүйл болоход хүүхдүүдийг уг нь өрөвддөг шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд өршөөлийг үзүүлдэг. Гэтэл энэ Израилийн хүүхдүүд юу вэ? Хорихлагар руу бүгдээрээ хурж ирээд ирдэг баг. Багоонд очиад ачааны машинд очиад явдаг баг. За тухайн үед германчуудын хорихлагарт хөнөөж устгасан хүмүүсийн тоо болохоор 6 сая байна. Би сая хэдэн сая гэж юу? 6 сая гэж юм тийм ээ. Энэний бараг 3/1 нь хүүхдүүд байх. Үгэн хүүхдүүд өгч болохгүй шүү дээ тийм ээ. Үгэн хүүхдүүдийг өрөвдөөд хүүхдүүдийг өршөөх хэрэгтэй үстэй тийм ээ. Тэгсэн чи яасан бэ? Энэний бараг 3/1 нь хүүхд байна гэж штэ тийм ээ. За тэгээд Израилийн Иерусалим хотод ийм дурсгалын музей байгаа. Яг энэ үед Израилийн хорихлагарт өгсөн хүмүүсийн зургуудыг яасан бэ? Ингээд наачгсан байгаа. Тэгээд хүмүүс хардаг. Тэгээд бид нар хизээч үнийг мартахгүй гэж амьдэрдэг байгаа. Энэ зургийг харангаа бид энэ түүхийг хизээж мартахгүй гэдэг энэ зургийг харангаа амьдэрдэг байгаа. За мөн хорихлагараас амьд үлдсэн Эли Визел гэдэг хүний бичсэн ном бас байдаг. Шөнгээд. Та монгол хэлээр орчуулагдсан байдаг. Энэ номыг уншаад үзэх юм бол хорихлагард болсон бүх зүйлийг яасан бэ? Бичсэн байдаг. Яаж хүмүүс өхөж байсныг, яаж хүмүүсийг туршилтанд оруулж байсныг, шатааж байсныг, буудаж байсныг, өсгөж байсныг, мөн хөнөөж байсныг бүгдийг энэ ном дээр бичсэн байна. Тэгэхээр би сая хичнээн хүн өгсөн гэлээ 6 сая гэсэн тийм ээ. За ийхүү Израильчуудын бүхий л зовлон, бүхий л зүйлийг энэ Эли Визел гэдэг хүн энэ шөн гэдэг ном дээр бичсэн байна. За энэ 6 сая хүн өгсөн байгаа гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ их тоо юу, бага тоо юу? Их тоо тийм ээ. Маш их тоо байна. Манай улс хэдэн хүн амтай илээ? Манай улс хэдэн хүн амтай илээ? Дэлхий чинь 8 тэрбум хүн амтай тийм ээ. Гэвч манай Монгол улс болохоор 3 сая 600 мянган хүн амтай. Тэгэхээр манай Монгол улсын хүн амаас 2 дахин их байгаас. За. Энэ үед өгцгээс нь Израилийн түүх юу вэ? Нэрэл гэм нүглийг шийдэхтэй бурхан байдгийн манаа гэдгийг мэдэж болохоор байгаа биз? Тийм үү хөөтүүд ээ? Тий. За, Израилийн зовлон амссан хугацаа гэж юм тийм ээ. За, Есүс ирэхээс өмнө 700 жил, Есүс ирсний дараа 1900 жилийн турш зовлон амссан. Тэгээ нийлээд хэд гэж юм? 2600 жилийн турш зовлон амсдаг байна. За ийм удаан жил ингээд зовлон амссан ус байгаа болов? Байхгүй бах тийм ээ. Тэр яах нь энэ Израиль улс бурхан Израиль улсыг
сонгосон шалтгаан нь болохоор энэ байгаа байхгүй юу? Ойлгосноо? За тэгээд Бурхны амлалт байгаа тийм ээ. Дуулууртай байх юм бол ёроолыг, дуулуургүй байх юм бол хараалыг авч байна. Тийм ээ? Тиймээс Израилийн түүх юу вэ? Үүнийг гэрчилж өгч байгаа. Бурхны үгийг сонсоод амьдрах дээр байна уу? Амьдрах. Бурхны үгийг сонсохгүй амьдрахын дээр үнэ? Бурхны үгийг сонсоод амьдрахын дээр байна уу? Хүүхдүүдээ Бурхны үгийг сонсоод амьдрахын дээр байна уу? Сонсохгүй амьдрахын дээр байна уу? Тийм ээ. Бурхны үг нь дуулууртаа Бурхны үгийг сонсоод амьдрахын зөв тийм ээ. За. Тэгээд энэ түүхээр дамжуулан бид нар сурах хэрэгтэй. Тийм учраас би итгэсэн сэтгэлээр сонсороо. Тийм учраас та бүхэн яах нь итгэсэн сэтгэлээр сонсороо заа юу хүүхдүүд ээ. За тэгээд Есүсийг эсэргүүцсэн гэв нүглээсээ болоод 1900 жилийн турш зовлон, хараал, шаналл, шийтгэлийг амсаж байгаад энэ ертөнцийн түүх төгсөх үед дахин сэргэн гэж Библиэлд зөгнөгдсөн байна. За юу гэж байна? Израиль улс юу гэж байна? Энэ зовлон 1900 жилийн турш зовлон, хараал, шийтгэлийг авч агаад дэлхийн төгсгөлийн үед яана гэж байна? Дахин сэргэнэ гэж Библиэлд бичигдсэн байна гэж байна, тийм ээ? За ийхүү бичигдсэн маа. За энэ ишлэгийг бүгдээрээ уншия. За 1. За 3. Энэ бүх зүйл чамд тулгарч зовж чанлах хожмын өдрүүдэд чи өөрийн бурхан эзэндээ эргэж түүний дуу хоолойг сонсох болно. За юу гэж байна? Энэ бүх зовлонгийн шаналл, хараал тулгарч байгаа хожмын өдөр болох юм бол бурхан руу эргэж ирээд түүний дуу хоолойг сонсноо гэж байна, тийм ээ? Тэгээ хожмын өдрүүд гэж байгаа нь дэлхийн төгсгөлийн үеийг хэлж байгаа. Дэлхийн төгсгөл болох юм бол Израиль дахин сэргэнэ гэсэн байна. Гэтэл Израиль улс дахин сэргсэн болов? За. Тэгэхээр 1948 оны 5 сарын 14-ний өдөр Израиль улс тусгаар тогтнолоо зарладаг байна. Тэгэхээр хэдэн жилийн өмнө байна? Хүүхдүүдээ хэдэн он тусгаар тогтсон гэж байна? 1948 оны 5 сарын 14-нд тусгаар тогтсон гэж байна, тийм ээ? Тэгэхээр хэдэн жилийн өмнө тусгаар тогтсон байна? 77 жилийн өмнө тусгаар тогтсон байна, тийм ээ? За. Тэгвэл Израиль бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед дахин сэргсэн. Тиймээс энэ дэлхийн төгсгөл ойрхон байна гэсэн үг. За, Израиль яаж сэргсэн талаар бүгдээрээ хамтдаа харцгаая. All men shall know that you are my disciples. Манай эртний 70 он Ромын эзэнт гүрнээс болж сүрж энэ дэлхийгээс алга болсон гол. Түүнээс хойш 1900 жилийн туршид зовж, зүдрэн, гадуурхагдж дөрвөн амьдарч байсан Израиль нь 1948 онд тусгаар тогтносон улсаа байгуулав. 1900 жилийн дараа биелсэн гайхамшиг мэд тусгаар тогтнол. Хүн төрлөختний түүхээс хайгаад олдошгүй. Израилийн энэ түүхийг дэлхий гайхамшиг хэмээн нэрлэв. Дэлхийн түүх нь нэг улс устж алга болоод 2000 жилийн дараа дахин улсаа байгуулсан яриа байдаг.
Цаашинтан шашингүй үзэлтнээс үл хамааран Израилийн тусгаар тогтнолыг гайхамшиг гэж нэрлэдэг. 19-р зууны сүүлээрх еврейчүүдийн хавчлага ба аллага дэлхийн 1-2 дугаар дайн мөн түүхийн хувьд бий болох боломж дэндүү байгаагаас огтхонч хамааралгүйгээр өдий хүртэл ийм үйл явдал дэлхийн түүхэнд байдаггүй юм. Одоо инжирийн модноос сургаалт зөвлөлийг сурч ав. Инжир модны мөчөрийг хэдийнэ зөөлөрч, навчсаа тулзгалуулахад 100 ойртчээ гэдгийг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэдэгтэн. Ромаар дамжуулан Израиль мөхөх болно гэсэн тэр зөвнөлийг биелүүлсэн бурхан танамсаргыг их үйл явдлуудаар дамжуулан Израиль дахин сэргэнэ гэсэн зөвнөлийг биелүүллээ. Гэхдээ яагаад бурхан Израилийг сүрүүлэн дахин тусгаар тогтнолсон бэ? Тэр бол Израиль улс сүрээ дахин тусгаар тогтнох цаг үе. Тэр үе бол Есүсийн дахин ирэх цаг үе учраас юм. Есүс дахин ирэх цаг үе. Хүний хүү ойртон хаалганы өмнө ирэх цаг үеийг мэдүүлэхийн тулд инжир модны сургаалт зөвлөлийг суралц хэмээн Израилийн түүхийг хөдөлгөж байсан юм. 1948 Венгрийн тусгаар тогтнолын тунхаглал нь энгийн нэг Израилийн тунхаглал биш байлаа. Тэр бол За Израиль улс яасан байна? 1948 оны 5 сарын 14-нд тусгаар тогтсон гэж байна. За Изекиэл 36-гийн 21 дээр Израилийн гэрээхээ өцөн үндэснийхээ дунд ариун нэрийг нь бузарлаж байсан тул би санаа тавина гэж. Тэгэхээр энэ Изекиэл 36 дугаар бүлэг болохоор Израилийг дахин зохинсон бүлэг байна. Израильчуудын бурхан яагаад дахин сэргээж байгаа вэ гэхлээр Израилийн ард түмнээс болж бурханы ариун нэр бузарлагдсан гэж байгаа. За Томатос уншөө. Одоо утахгүй дууслаа заяа. За тэгэхээр Израилийн ард түмэн бол бурханы ариун нэрийг бузралсан гэж байгааз. За энэ юу вэ гэсэн үг вэ гэхээр Израильчууд алагдаад, зовж тарчлаад амьдраад байгаад тэдний сонгосон бурхныг муу хэлэгдэхгүй гэхээс муугаар хэлэгдсэнтэй За тиймээс бурхан өөрөө нарийн нэрийн төлөө би санаа тавина гэж хэлсэн ба. Дахин заашид бурханы нэр муугаар хэлэгдэхгүй гэж байгаа. Ингээд Израиль улсыг бурхан дахин сэргээж байгаа. За тэгээд үүлмэд өөрөндөө буцах тагтаанууд мэд нисэж үед идэх юм бэ гэж шүү дээ. Тэгэхээр Израильчууд дэлхийд даяар тарчсан байгаа тийм ээ. За тэр хүмүүс яаж нутагтаа ирэх вэ гэхлээр Библиэлд ингэж гардаг байна. За нисэж буй тагтаа тэдх юм бэ гэсэн байна тийм ээ. Нисэж буй тагтаа нь болохоор Израильчуудыг өөрөндөө буцаж ирэхийг хэлж байгаа юм. За тагтаа нь болохоор онгоцыг хэлдэг байгаа. Онгоц нь суугаад ирнэ гэж Библиэлд хэлсэн байна. За энэ Исая ном нь болохоор 2700 жилийн өмнө бичигдсэн. Тэгэхээр онгоц бий болохоос өмнө Библиэлд яасан байна? Бичигдсэн байгаас. За аль эрт зөвнөгцөө гэсэн үг. За энэхүү дэлхийн энд тэндгүү тарчсан Израиль бас нутагтаа иргэн ирж байгаа. За тэгэхээр Библи үнэхээр гайхамшигтай байгаас.
яг Библиэлд бичигдсэний дагуу бүх зүйл биелэгдэх байна. За энэ Израиль 36-гийн 8 дээр болохоор харин Израилийн улсаа та нар мөчрүүдээ ургуулж миний ард түмэн Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь дэд утгахгүй ирнэ гэж байгаа. За Израилийн улсаа гэж байгаа гэж бурхан хэлж байгаа биз. Израилийн улсаа гэж бурхан хэлж байгаас та нар юугаа ургуул гэж юм? Мөчрүүдээ ургуулаа, жимснүүдээ ургуулаараа гэж юм тийм ээ. Яагаад ургуулвэ гэхээр Израильчууд отохгүй эргэж ирнэ гэж байгаа. За нөгөө эзгүү зэлүүд байсан газараасаа ургамал ногоог ургуулаараа гэсэн байна. За тэгээд Израильчуудыг бурхан уцаага нутагт нь авчирдаг байна. За ийм зэлүүд газрууд бол яах нь? Эзгүй ийм хоосон газрыг бурхан Израильчуудыг эргүүлж ирээд ийм болгодог байна. Ийм хоосон газар ямар болсон бэ? Ийм гоё ногоон болсон маа үрзээ шимтэй бас ийм болгосон байна. Ийм олон модтой, голтой, ургамал ногоотой мөн ийм болсон байна. Ан амтнд хүртэл байгаач Бурхан Израиль улсыг ийм сайхан үзэсгэлэнтэй болгож өгдөг байна. За Эзекиэл 36-гийн 35 дээр за бүгдээр хамтдаа уншия. Тэд энэ зэлүүд газар нь Эдений цэцэрлэг адил болов. Хоосорсон зэлүүд газар нурсан хотууд бэхлэгдэж оршин суугдчтай болжээ хэмээн. За юу гэж юм? Энэ зэлүүд газар нь Эдений цэцэрлэг адил болвоо гэж юм тийм ээ. Хоосорсон зэлүүд газар нь ч гэсэн нурсан хотууд нь ч гэсэн бэхлэгдэж оршин суугчтай болсон гэж. За иймхүү зэлүүд газрууд ийм гоё хот болж өөрчлөгдсөн ба. Ингэж Израиль улс дахин сэргсэн ба. Тэгэхээр сая хөрхөн гар дээр Израилийн ард хэн байгаа гэсэн бэлээ? Бурхан байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр яасан байна? Бурхан энэ Израилийн ард түмнийг дахин сэргээсэн байна тийм ээ. За энэ гоё байгаа үстэй. Тэгэхээр Библиэлд бичигдсэн зөвнөл биелэгдэж байна гэсэн. Яг бид бүхний энэ цаг үед. Тэгэхээр Бурхан амьд оршин байгаач. Бурхан амьд оршин байна уу? Байна тийм ээ. За Исая 60:22 дээр хамгийн өчүүхэн биен голж хамгийн дороо нь хүчрхэг үндэстэн болно. Эзэн би цагт нь яаравчлуулах болно гэж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Израиль үндэстэн хүчрхэг үндэстэн болно гэсэн. Израиль дахин сэргэснэ. Израиль ус дахин сэргэснэ харуулж байна тийм ээ. Хүчрхэг үндэстэн болно. Дэлхийг дахин захирах болно гэж хэлж байгаа. За тэгээд Израиль ус тусгаар тогтсонсоос хойш энэ ногоон газар нь болохоор Израиль улсын газар байгаа. Тэгээд энэ Израиль улсын газрыг болохоор өөр улс эзэлсэн байсан. Тэгээд тусгаар тогтсонсынхаа маргааш Израиль улс дайн хийгээд энэ газар нутгаа эргүүлэн авдаг. Одоо ямар болсон байна энэ? Бүгдийн марыг эзлээд авсан байгаач. Энэ цагаан нь болохоор Израиль улс байхгүй юу? Энэ ногоо нь болохоор өөр улс. Энэ өөр улсаас өөрийнхөө газар нутгийг эзлээд авсан байна. За тэгээд Израиль улс энэ дэлхийн одоо бүх компаниудыг удирддаг байна. За энд бидний мэдэх ямар юунууд мэдээллийн сувгууд байна? За энэ Microsoft байна. Oracle байна. За энэ
Каноны юу байна тийм ээ? За иймхүү Израиль улс энэ дэлхийн бүх зүйлийг одоо гартаа хатгаж байгаа. За тэгэхээр энэ Библи юу ах нь вэ? Библи үнэн байх. Израилийн түүхийг харах юм бол нэрэ бурхан байдгийн байна. Энэ бол бурханы хийж чадах зүйл юм байна гэдгийг мэдэх боломжтой. Израиль дахин сэргэлт жинхэнэ бурханы хийж чадах гайхамшиг юм гэдгийг мэдэх боломжтой. За энэ Матай 24:32 дээр болохоор одоо инжирийн модноос сургамж ав. Инжирийн модны мөчөр хэдийнэ зөөлрч навцаа дэлгэхэд 100 ойрцныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад үүдэн дээр ч нөөний ойрхон байгааг бас мэдэгтүүн гэсэн байна тийм ээ. Тэгэхээр инжирийн модноос сургамж ав гэж байгаа. Инжирийн мод яадаг гэж байна? Мөчрөн зөөлрч навцаа дэлгэхэд 100 ойрсныг мэдэх болно гэж байгаа. Энэ Библиэлд биелсэн байна. За энэ Израиль улс дахин сэргсэн бичлэг байгаа. За бүгд харцгаая. Израиль улс яасан байна? Дахин сэргээд ийм гоё ус болсон байна тийм ээ. За Есүс айлцсан инжирийн мод бол Израилийн ард түмнийг илэрхийлдэг баг. Инжирийн мод нь хавар болоход навч ургадаг, ногоордог, өхмөл юм шиг байдаг. Тэгэхээр 100 болохоор яадаг гэсэн мөлий? 100 болохоор 100 болонгууд яаж байна? Энэ жимс ургаж байгаас ногоороод, навч ургаад, жимс ургуулад эхэлдэг байна. За ийхүү инжир модыг мэдхгүй хүмүүс бол энэ ингээд өгчглээ гэд тайраад хайчдаг. Гэхдээ мэддэг хүмүүс бол ингээ байлгаад байх юм бол
шууд амьддаг баг. Шууд жимсээ гаргадаг. Израилийн төв хэвээ энэ инжирийн модтой адилхан гэсэн үг. Тийм учраас Израиль улс дэлхийн төгсгөл шууд хүчтэй улс болж байгаа юм. За тиймээс Иесусийн дэлхийн ертөнцөөр ирэхэд ойрхон байгааг илтгэж байгаа юм. Тэгвэл энэ Израиль дахин сэргээд хэдэн жил болсон бай? 77 жил болсон байна, тийм ээ? За тэгэхээр Иесусийн ирэх цаг хугацаа ч гэсэн ойрхон байна гэсэн үг. За энэс цаашаа ч гэсэн маргааш ч гэсэн төгсгөлийн үеийн шинж тэмдгүүдийг ч гэсэн заах байгаа. За тэгэхээр өнөөдрийн цагтаа ч гэсэн хамт байж үгээс суралцсан хүүхдүүдэд ч гэсэн маш их талархлаа. За Израиль улс Бурхны ямар улс гэсэн блэ? Сонгосон улс тийм ээ? Мөн гэрч гэсэн тийм ээ? Израиль улс Бурхан Израиль улсаар дамжуулна өөрийгөө харуулсан тийм ээ? Тийм болохоор бид нэр яах нь? Одоо Израиль улсыг харах юм бол Бурхан байгаа юм байна, амьд оршин байгаа юм байна гэдгийг мэдэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа залбираад авгаад дуусгая. Залбирая. Хөөрхөн гараа бариад үлтгэр нүдүүлээ айнаад залбирая. За Бурхаава таньд талархлаа. Би түгэн энэхүү цагийг ч гэсэн зөвшөөрж өгөөд мөн Бурхан таны үгнээс суралцах боломжийг өгсөн үнэхээр талархлаа эзэм. Бас юм мөнхөн улсын найрт ирсэн бяцхан хүмүүс маань ч гэсэн эзэн таны дээр мөнхөн улсын найрыг олж аваад үнэхээр Бурханы дээр найдварт орж чадхаар та өдөртөж хамт байж өгөөрэй эзэм. Өнөөдрийн сурсан 2 агуулгаараа ч гэсэн хүүхдүүд маань багш нартайгаа илүүхээр нөхөрлөөд мэдэхгүй байгаа зүйлээ ч гэсэн илүүхээр мэдээж авч чадхаар та өдөртөж хамт байж өгөөрэй эзэм. Мөн үлдсэн бүхэл цаг хугацааг ч гэсэн таны энэрнгүү хүчит моторд даатгч байна. Биднийг хайрладаг Иесус Христосийн нэрээр залбирлаа. Амен.